Мөрөн Вилла компани нь 2010 онд үүсгэн байгуулагдсанаас хойш барилгын салбарт хийж бүтээсэн 15 жилийн бүтээн байгуулалтаараа бид бахархаж явдаг үлээ. Манай бүтээлч хамт олон 2019 оноос Хөвсгөл аймгийн Мөрөн сум нь Мөрөн Вилла барилгын хотгоны том төслийг эхлүүлээд байна. Төслийн хүрээнд бүрэн цутгамал технологиор 650 айлын 9 блок барилга, үйлчилгээний төв баригдахаас өнөөдрийн байдлаар 330 айлын 5 блок үйлчилгээний төвийг бүрэн ашиглалтанд оруулаад байна. Манай компани инженер техникийн ажилтнууд өмнөө тавьсан зорилгоо хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэхээр шаргуу ажиллаж байна. Тань байцгаана эрхэм хүндэт үзэгчтэй авто телевизээс эрхлэн бэлтгэдэг хобби нэвтрүүлгийн нэгэн шин дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. За та бүхэн миний өмссөн малгай хувцас, миний ард байгаа танкны фоныг хараад ер нь ямар утгатай, ямар чиглэлийн нэвтрүүлэг болохыг бол бараг хэлүүлэхгүйгээр мэдж байгаа хаа. Тийм ээ, та зөв таалаа. Бид өнөөдөр танк хоёрт машины тухай нэвтрүүлгийг та бүхэндээ хүргэж байна. Ингээд нэвтрүүлэгтгээ цуг байгаарай үзэгчтэй. Сайн байна уу? Намайг Мөнх Эрдэнэ гэдэг үндэсний Батлан сургуулийн цэргийн нэгдсэн дээд сургуулийн автоёг танкын дээгмийн ахлах багш халдвар мэдсэлд ажилладаг. За, одоо Мөнх Эрдэнэ хошууч хоёр та бүхэнд Т-55 гэдэг энэ Оросын Зөв толгойт улс, тэгээд хуучин нэршдэрээ бол Зөв толгойт улсд үйлдвэрлэсэн энэ танкийг танилцуулах гэж байна. За, энэ танк маань ер нь хэдийнээс эхэлж үйлдвэрлэгдсэн манай Монгол улсын одоо Батлан амгалан салбарт хэдийнээс орж ирсэн байл баримжаагаар бол. За энэ танк маань 1955 онд үйлдвэрлэгдсэн. Тэгээд Т-55 гэсэн юм уу? Тийм. Нийслэлийн хувьд Т-55. За ингээд Монгол улсын төсвөнд 1970-аас 80 оны хооронд орж ирсэн. За үзэгчид маань бүгдээрээ бол ер нь бол танкны хажуу зогссон бол ховор байгаа бох. За энэ хөдөлсөн нэг юм байна. Энэ юу энэ? Энийг чангалдаг барьдаг юм байна уу? За энэ маань Т-55 танкийг суусан болон одоо гэмцэн техник татан гаргах үед одоо чирэг тоороосыг түгжиж юм байна те. За энэ бол нийт энэ хэд байдаг вүлээ? Т-55 танк маань өөрөө 33 тонн жинтэй. За яг одоо бүх байлдааны хэрэгсэлтэй байлдааны бой комплект одоо бүрэн бой комплектээрээ 33 тонн жинтэй техник байна. За одоо ингээл хоёлаа бараг эрг болт болгоны нэрэндээ. Энэ бол нэг машинаар бол нэг том гэрэл замаа харж явдаг гэрэл нөө. За тийм. Энэ маань одоо урд замаа шөнийн нөхцөл одоо урд замаа харна. Энэ маань болохоор твэн буюу одоо шөнийн харааны дайсанд өөрийгөө гэрлээ мэдрэгдэхгүйгээр хөдөлгөөн үйлдэх. Гэхдээ замаа харна бүрдүүл. Энийг одоо ажилуулахдаа механик жолооч маань өөрөө дуран хараа хэрэгслээ ягаад шөнийн нөхцөлд тийм үү дайсанд мэдэгдэхгүйгээр хөдөлгөөнүүлэх зориулагдсан юм байна. Тэгэхээр бол энэгээр бол зүгээр жирийн маршийн үед л энэгээр асаагаа явчихна. Яг дайсанд мэдэгдэхгүй явах энэгээр. За тэр бол сая механик жолоочийн хянах юу вэ нөө? За энэ призм байгаа. Энэ маань одоо механик жолооч байлдааны нөхцөл буюу одоо энэ люк хаалттай тийм ээ. Үед доор юу гадна орчно хянах зориултаа одоо призм байна. Гэдэг чинь өөрөөр хэлбэл ер нь бол механик жолооч бол энэгээр л гадна орчно харна.
Одоо кинонд бол гардаг шүү дээ. Энэ бол нөгөө хоёыг нэвтэлтгүй тийм шил юм шиг байгаа юм те. За энэ маань нөгөө толт призм буюу одоо ингээд юу гэрлийн хугарлыг ашиглан шууд харахгүй юм байна. Шууд харахгүй гэсэн үг. За. Гэхдээ энэ бол одоо жишээлбэл бууны АК-ны сумд бол гэмтэх үү энэ шил? Энэ шил гэмтсэж доор механик жалгаас ямар ч аюул байхгүй. За энэ гэрэл юм уу? Юу юм бас дуран юм уу? Энэ. За энэ КСТ 64 буюу оврын гэрэл. За. Тухайн танкийнхаа овр хэмжээг илтгэдэг гэсэн үг. За энэ оврын гэрэл маань танк нь 6 ширхэг байна. Урагшаа арсан юм ногоон өнгөтэй. Хажуу тийшээ арсан шар өнгөтэй, хойшоо арсан улаан өнгөтэй. Яагаад тэгэхээр энэ тухайн техникийг одоо шөнийн нөхцөл хөдөлгөөн үйлж явах үед нь эсвэл цуваанд хөдөлгөөн үйлж явах үед нь тухайн техник хаашаа хараад явж байгааг илтгэдэг гэсэн үг. Одоо явж байгаа үед энэ асна гэсэн үг юм уу? Явж байгаа үед бүгдээрээ асна. Гэхдээ урагшаа харсан гэрлүүд маань ногоон өнгөтэй. Та ногоон гэрэл асч ивэл та тухайн танкны өөдөөс ирж байна гэж шар байвал хажуу талаас нь ирж байна. За. Улаан байвал хойноос нь явсан байна гэдгийг одоо илтгэдэг. Овр хэмжээг нь илтгэдэг. Танк руу ойртож байгаа хүмүүст анхааруулж гин гэсэн үг энэ бол. Тухайн техникийн овр хэмжээг илтгэж гин гэсэн үг. За энэ тэгэхээр бол оврын гэрэл болж таарлаа тийм ээ. За би энийг бол нөөц гинж гэж тааж гин зөв үү? Зөв үү. Тэ. Би одоо жишээл энээс их тасруул яах юм? Ахаад хойно 2 байгаа. Нийт одоо танк дээр 6 нөөц гинж байна. Нэг үе юм байна те энэ бол ингээд. Ихэвчлэн гинж дасрахтай 1-2 л дасардаг аахгүй юу? Тэгэж бүр ингэж дашраараа олноороо дасрах нөхцөл маань зөвхөн байлдааны нөхцөл одоо тийм үе тохиолдно. Тэгвэл нөгөө танкны мин дээгүүр гарах үед л. Тийм мин дээр гарах үед. Тэрнээс хэр оргийн юмд бол энэ тасрахгүй шүү дээ те. Зөвхөн минд л тасрах юм байна те. За энэ бол багж магчны сав байдгүй. Тийм. Жип багж дээр дагалдах хэрэгсэл. Одоо энэ маань болохоор гадна банк гэдэг. Түлшээ хийн гэсэн үг. Түл шадаргалсан. Ил явд юм энэ тэгээд. Ил явна. Одоо энэ чинь жишээлбэл сум буудаа цоорно үстэй чи. Сум буудаа цоорно. Гэхдээ дизелийн түлш маань автобензинийг бодвол шатдаггүй шууд. Шатах магадлал маань бага байхгүй. Зүгээр гойжлох юм байна. Гойжол байж байгаа гэсэн. Сүүлийн танкууд ч гэсэн бүгдээ ийм ил банктай юм уу? Одоо Т72 танк гаднаа 55 банктай. Одоо Т55 танк маань ихэд 3 байсан бол Т72 танкыг 5 гадна банктай буюу багтаамжийг илүү нэмэгдүүлж өгч байгаа. Цааталтаа 2 ингээд 4 гэсэн үг ил. Үгүй 3 банктай. Ингээд 2 энэ урдаа нэг ингээд 3 нөгөө цааталт банк байхгүй юм уу? За. Энэ нэг нь хэд вэ? Нэг нь 95 литр. 95. Үндсэн банкын дотроо байна уу? Үндсэн банк маань энд урдаа байна. Альгүйр хийхээ. Цэнгэлтэй. Энэ 27-гийн 2 болтыг нээгээд дотор талаа ахаад банкныхаа тагийг нээгээд энэ дотроо. Үндсэн банк бол энэгээр цэнгэлэх юм байна те. За ишээ тойрё. Юу мөнх очроо энэ бол нөө хөтлөгч дугуй гэдэг нь энэ үү? За. Хөтлөх нь юм уу? Хөтлөгч дугуй чинь. Танкнд одоо явах ангийг одоо гинжи хөтлөгч болон зөөлөгч гэсэн 2 ингээс бүрддэг. За явах гинжи хөтлөгчд болохоор хөтлөгч дугуй, туулах дугуй. Тэр урд болохоор чиглүүлэх дугуй гэсэн. 3 янзын дугуй. Хөтлөгч. Энэ юу лээ? Туулах дугуй. Энэ маань чиглүүлэх дугуй. Нөгөө эргэх хөдөлгөөнийг хийдэг дугуй чинь тэгэхээр тэр нэг гэсэн юу? Яа гэсэн үг вэ? Эргэх хөдөлгөөнийг хийхийн тулд одоо жишээ нь баруун эргэхээр бол баруун талын гинжийг түгжиж өгч байгаа. Энэ хөтлөгч дугуй маань. За. Нэг талын гинжээр эргэчдэр эргэчих юм байна те. Нэг талын гинжээ түгжээд нөгөө талын гинж маань ингэхээр баруун эргэлтийг тийм байна. Хангах нь шүү дээ. За тийм байна. За энэ ямар зорилттой юмнууд байна? За энэ нэмэлт пошгны суур 200 литрийн багтаамжтай 2 нэмэлт торох тавьж өгнө. Бас төслийн сав юм байна те. Тийм. Нөөц явуултаа нэмэгдүүлэхэд 2 ширхэг 200 литрийн пошг тавьж өгнө. За ийм шаврын халттай бодвол хойшоогоо нэг шавар хаяад авахгүй гэсэн зорилгоор хийдэг байх те. За энэ юуны нүхнүүд үү? Энэний тайлах тэр юу вэ? Энэний цаана. За энийг тайлахаар одоо сенс тийм үү энд хөрөх сенсний болт таг байх нь шүү дээ. Засвар хийх үед. Засвар хийгдэх үед. За энэ чинь ямар ерөн хөдөлгөөр байдаг юм бэ?
За хөдөлгөөрийнхөө хувьд V55 маркийн 12 цилиндртэй 580 морины хүчтэй хөдөлгөөр байна. Аа. Одоо нөгөө Т72 энтер нь бол бүгд нэр ижлэх нь хөдөлгөөрнөөс өөр болоо явчих. За Т72 танкийн хувьд олон төрлийн хөдөлгөөр гэж явж байгаа. За үүн дээр болохоор дизелийн түлш, автобензин, керосин гэсэн 3 түлшээр ажилладаг. За хөдөлгөөрийнхөө маркийнхоо V46 6 буй гэсэн марктай 12 цилиндртэй турбо хөдөлгөөрт байдаг. Энэ хоёр цагаан юм нөгөө оврын гэрэл байна уу? За энэ хоёр нөгөө оврын гэрэл маань асгаар энэ хойшоо харсан улаан гэдээ би түрүү хэлсэн тийм. Улаан гэрэл асах нь. Энэ улаан асах юм уу тий? Аа за. За энэ бодвол нөгөө төлхөр савны юм байдаг бах тий. Өөр зорилттой юм уу? За энд болохоор нөгөө түрүү Монгол хэлсэн нөгөө шүний харааны хэрэгслийн зөв байна. Нөгөө байн хэрэглэгдэхгүй учраас ингээд авчт юм байна тий. Энийг бол зөвхөн шүний нөхцөлд хэрэгэлдэг гэсэн үг. за. За энэ тийм зорилттой юм байна. За энэ дээгүүр бодвол бас юмнууд бэхлэх юм дээ тий. За энэ гарах явдан дээр 35 литрийн багтаамжтай нөгөө Маслын банк байна. Энэ юу юм уу? Яндан юм уу? Яндан байна. Ингээ Маслын банкыг яагаад энэ дээр ингэж бэхэлж өгч ийм гэхээр мэдээж ажиллаж байгаа хөдөлгөөрд байгаа масл маань халуун байна тийм үү. За түүн дээр хүүт масл нэмж болохгүй тэгэхээр энэ дээр байгаа 35 литрийн багтаамжтай маслаас хөдөлгөөртөө нэмдэг байна. За энэ их бууны цэвэрлэгээний зэв байна. Их бууга цэвэрлдэг сүмб байдаг. За. Гаргаад харуулчих уу? За ганц нэг нь. Одоо хошуу нь хаана байна? За энэ одоо хамгийн хойтлын хэсэг нь байна. За ингээд нөгөө татах ингээ зориулттай. За хошуу нь алуу. Энэ вэ те? Нэг юм торостой юм байна те. За энэ 2 дугаар үе. 3. Хэдэн метр юм бэ танкны хошуу чи? 4. Бууны хошуу гол нь. За энэ одоо цэвэрлэгээний сойтх нь байна шүү дээ. За. Тэгээ энэгээр урдлаас яадаг юм уу? Дотроос урдаасаа гэсэн. Урдаасаа. За энийг ингээд угсраад. Тийм ээ. За энэ энэ юу сигнал юм уу юм бэ? Дуу тохио шүү дээ. Тийм байна. Тий. Сигнал байна тий. C4 маркийн аваа чанга дагуурнаас энэ сигнал. Чанга. Чи хөдөлгөөн эхлэх болон зогсох одоо ямар нэгэн хөдөлгөөн хийх үед заавал дуу тохио заавал анхааруулах байдлаар дуу тохиог өгч байна. За энэ механик энэ дотор юу байна? Механик жолоочийн зэв дагалдах хэрэгсэл. За түрүүний хэлсэн нөгөө шүний харааны дуран байна. Энэ дээр байна. Аби барьж яах юм. За түрүүний призмын ажиллагаа байна. Одоо механик жолоочийн харааны төвшин энэ доор охно. Ингээд ойгоод ингээд харагдах юм байна те. Нөгөө толны тусламжтайгаар гэрлийн угарлыг ашиглаад одоо ингэ харж болох уу? Энэ нөгөө шүний харааны дуран учраас зөвхөн шүн харагдана. Шүн харна. За. Өдөр харуул нөгөө юу маань дуран маань сохорчдөг байхгүй. Ажлуудад явбал. Баас учиртай. Ажиллагаагүй болно гэсэн. Тийм байна. Тэр нэг хоёр байна те ингээд энэ дотор бол. За энэ юу вэ? Энэ хөдөлгөөн юм уу энэ хөдөлгөөн? Хөдөлт юм байна. Механик жолоочийн нээлхий. За механик жолоочийн нээлхий маань механик жолооч нь аяны болон байлдааны гэсэн хоёр байдал юу техникээ жолоодог. За тайм байлдаангүй эсвэл одоо алсын марш үлдэж байгаа үед аяны байдалтай. Ингээд толгойн гарцсан юм гараа. Тий. Байлдааны гэхээр энэ лүкээ аагаад бүр доор суучна гэсэн үг. Тэгэхээр нөгөө призмээрээ хараад техникээр жолоодог байна. За. Энэ ямар зорилттой байна? За энэ маань болохоор техникийг төмөр зам дээр тээвэрлэх үед шофер буюу одоо юугаар энэ техникийг гинжинд бэхэлж юу аадаг. За төмөр галтэргэн дээр бэхэлдэг юм байна те. За ямар ч байсан ингээ хоёул гадна тал гэсэн. Тэгэхээр гадна прожектор юм байна. Тэгээ тааж байна те. Тий. За энэ холбооны анти юм байна уу энэ? Тий. Шавгар юм. R123 станцын холбооны анти юм байна.
Антины суур байна тий. Одоо нөгөө нохот дөрвөн танкчин кинон дээр нэг бургас ингээд нэг хийцэн явдаг. Тэр зүгээр кино юу эсвэл яг тэгж болд юм уу? Тэр кино. Кино. Бид нар ч одоо киногоор тэгж л ойлгоод байдаг шүү дээ. Холбоог болцсон чинь мөчр хийцэн давхиад байдаг. Энэ нэг бондгор юм юу вэ? За энэ танкын буудагчийн шүний харааны дуран. Бас одоо нөгөө өдөр шүн болохоор нээгээд юу байна? Тэр болтуудын тайлаад авчих юм уу? Энэ мань бас нөгөө сохорно гэдгээр ажиллагааг болчих юутай байхгүй. Тэгээд тэр болтыг тайлж авах юм байна тий. Бас өөрхөн ажиллагаатай юм байна. За. Тэр нэг юм бас прожектор байна уу юу вэ эднэр? Энэ болохоор нөгөө юуны их буутаага хосолсон луна гэдэг гэрэл. За. Шүний нөхцөлд байруугаа тусгаад юугаа харна гэсэн үг. Нөгөө тусгалын хол маань алс гэсэн үг байхгүй. За. Тэр нэг жижиг харна юу? За энэ болохоор юуны даргын шүний харааны юм гэрэл. За. Тэр нэг юутай нэг брезенттэй ч юм уу нэг тийм бай. За. Т55 танк маань өөрөө 100 мм-ийн Д2 Т29 гэсэн Д10 Т29 гэсэн их буу түүнтэй хоссон 762 мм ПК-тай полимоттой байхгүй юу? Тэр полимот юм уу? Полимотын гадна жохол гэсэн үг. Полимотын хушуур одоо тоо шороо орохоос хамгаалсан хамгаалалт гэж ойлгох хэрэгтэй. Тэрийг авангууд полимотын ам харагдаж байгаа юм байна. Зөв. За. Энэ нэг нөх байна. Энэ юу вэ? Энэ. За энэ юу болохоор механик жолоочийн чигийн полимот гэж байна бас. Энэний цаана механик жолоочтой яг ингээд юу адаг полимот байна. Юу хоёр полимоттой гэсэн үг юм уу? Хоёр полимоттой. За. Механик жолооч яг урдаа байгаа дайсны амь төс галын хэрэгсэлтэй тэмцэх зориулттай гэсэн үг. Одоо гарнатород гүгээд хэлнээр устгах нь тий. За. За ойлголоо. За ингээд бүгдээрээ дотортлоо үзцгээе. Мөрөн Мила компани нь 2010 онд үүсгэн байгуулагдсанаас хойш барилгын салбарт хийж бүтээсэн 15 жилийн бүтээн байгуулалтаараа бид бахархаж явдаг үлээ. Манай бүтээлч хамт олон 2019 оноос Хөвсгөл аймгийн Мөрөн сум нь Мөрөн Вилла барилгын хотгоны том төслийг эхлүүлээд байна. Төслийн хүрээнд бүрэн цутгамал технологиор 650 айлын 9 блок барилга, үйлчилгээний төв баригдахаас өнөөдрийн байдлаар 330 айлын 5 блок үйлчилгээний төвийг бүрэн ашиглалтанд оруулад байна. Манай компани инженер техникийн ажилтнууд өмнөө тавьсан зорилгоо хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэхээр шаргуу ажиллаж байна. За, манай нэвтрүүлэг үргэлжилжээд ингээд мөнхсөх урандаагаа дагуулад бит хоёр танк дотор ороод ирлээ гэж юм тий. Бүхэл гэж ярих юм уу, кабин гэх юм уу, юу гэх вэ? Цамхаг дотор ороод ирлээ тий. За би бол юуны суудал дээр сууж байгаа вэ? Та бол буудагчийн суудал. Буудагчийн суудал дээр. Миний ардтал дээр та бол танкын даргын суудал. За. Энэ талд бол одоо буудагч, сумлагч суун. За. Тий. Тэгээ жолооч урдаа суун. Тэгээ жолооч тэр урдаа. Механик жолооч. Энэ жоохон зайд ингээд 3 хүн багтчих юм уу? Тэгнэ. Одоо бол би яг ийшээ байранд орох юм бол ингээд болоо. Та миний ард ингэж явах юм уу тий? Энд бол тэрэлтийн зай байгаа учраас. Энэ нөгөө их бууны гол чи ийшээ савна гэсэн үг юм тий. Тий. Бараг энэ хүртэл явах юм уу яах юм чи? Яг 51 сайн хойш ухарна. За. За манай зурглаачийн байгаа байрал дээр бол хин суун гинэ? Сумлагч. За. Сумаа хаана хийдгээ? За сум бол тэр урд талд байрлалсан байгаа. Тэр үүрэн тэр харагдаж байгаа. Танк гэлгээд идэг. Танк гэдэг нэр ямар учиртай нэр юм? Та тэр тухай нэг ярьж. За танк гэдэг бол ер нь бол яг хаа хойглох гэдэг одоо нэг асуудал байдаг. За ер нь бол хүн төрлөختөн бол одоо үүсэн цаг үеэс эхлээл одоо хувц хундраа өмсгөөс ихсүүлэл хоорондоо одоо бие биентэйгээ тулдахаас ихсүүлэл ингээл өөрсдөө хойгжуулж эхэлсэн байдаг.
Тэгээ энэ нь явсаар байгаад 1900 одоо 11 он 16 оны дайны хүртэлх хугацаанд үргэлжилсэн байдаг. Тэгээ одоо 11-ээс 16 оны донд бол одоо Герман, Англи хоёрын байлдаан болсон байдаг. За яг энэ үед бол одоо бидний сайн мэдэх одоо хүүхдүүч гэсэн мэдэндээ үеилэх системийг зохиосон Менделеев гэж. Тэгвэл түүний хүү бас Менделеев бол одоо Оросын хувьд анхны танкын зохиосон. Гэхдээ энэ хүн бол усан цэргийн инженер байсан учраас урагшаага зөвхөн ганц гол төмөртэй, баруун зүүн хоёр талдаа нэг зугийн гол төмөртэй ийм одоо зав байдлын ийм биетийг хийсэн байдаг техникийг. Тэгээд энэ нь бол тухайн одоо үед фронт дээр ашиглахад бол маш их хүндрэлтэй 100 гаруй тонны жинтэй. За тэгээ одоо 4 км цагийн хурдтай ийм байж. За гэтэл одоо энэ англичууд бол арай өөр шаардлага тавигдсан байна. Тэр нь юу вэ гэхээр фронтын шугамыг тасралтгүйгээр одоо давшилт явуулаад тэгээд дайсны одоо өөрийг нэг эзлэхгүй зүгээр ингээд одоо тасалдсан байдлаар яваад байвал болдгүй юм байна гэсэн ийм техникийн ойлгос үүссэн байдаг. Ингээд 1916 оны 2 сараас эхлээд англичууд төмөрлөгийн үйлдвэр дотор нэг юм хийж эхэлсэн баг. За тэгээд энэ хийгээд байгаа юм нь бол одоо хүмүүс сонирхоод асуусан байл юу хийгээд байгаа юм. Гэхдээ усны сав хийж байна гэж. Тэгээ усны сав гэдэг нь англиар танк гэсэн үг шүү дээ, тий. Тэгээ ингэж явж хагаад 1916 оны 9 сард нөгөө нууцлагдсан техникийг гаргаж ирээд Германы эсрэг фронт дээр бол 32 эсрэгхийг оруулсан баг. 32. Энэ 32-аас 2 нь бол яг хуу тухайн одоо тэр технологи үйлдвэрлэлийн янз бүрийн юмнаас болоод 2 нь фронтын талбай дээр бол үлдсэн. Үлдсэн 30 нь бол ямар нэг эвдэрлэгүүгээр одоо Германы одоо тэргүүн шугамыг бол цөмөлсөн. Ингээд германчууд тэр 30 гаруй техникийг одоо өөрсдийн байгаа одоо бага аврын одоо калибрын буунуудаар одоо устгахсан боловч устгагдаагүй. Ингээд Герман Английн одоо тэр тулалдаанд энэ техник ялсан байдаг. Тийм учраас нөгөө нууцлагдсан нэр нь танк гэдэг нэрийг энэ техник дээр мөнгөчүүлснээр танк гэдэг нэрвэл бий болсон байдаг. За хувийн техник дотор бол ингээ янз бүрийн юмнууд одоо бидний гадаач гэсэн байж байна. Одоо БМП гэсэн байж байна. Тэгэхээр боевой машины пехот гэсэн давчилсан үгийн БМП. Танк гэдэг нэр бол давчилсан нэр биш. Энийг одоо байлдаанд одоо маш өндөр зэрэглэлтэй одоо ялалт байгуулсныхын төлөө энэ техникт тийм ээ мөнгөчүүлэн үлдээсэн нэр нь юм а гэж ийм учиртай. За миний эн чинь бол буудагч гэсэн тийм. За одоо таны наадагч нь бол одоо энэ танкын буудагч суун тий. За тэгэхээр энэ буудагчийн үүрэг юу вэ? За буудагчуд бол мэдээж одоо байга олж харах ёстой. Буудагч би их буугаараа буудгаа хэлээд байна уу? Та аль алиугаар нь буудна. Полимотороч буудах юм уу? Полимотороч буудна тий. Энэ буудлагыг явуулахын тулд одоо энэ харагдаж байгаа энэ нөхөр бол стабилизатор гэж байгаа. За. Докторжуулагч гэсэн үг шүү дээ. Түрүү чи нөгөө би бенпен цуухад яасан яг энэгээр нөгөө юугаа яадаг. Тэгээ та энэгээр ингэх юм бол буу дээшээ болно. Дээшлэн. Энийг ингэх юм бол нааш нь өөрлөгөө татах юм бол буу доошоо буун. Нэг цамхаг эргүүлэхэд хоёрдугаар энийг ингээд татахад цамхаг эргэх юм байна. Нааш нь татвал ингээд баруун тийш эргэнэ. Одоо унтарцсан учраас тий. Одоо унтарцсан учраас. Асаахын тулд бол энэ гурван канапнууд ажиллана мөн танк асаалттай байна. Тэгээд тэр өндөр одоо хүчил гаргаж наадад ажиллаж. За тий. Би нөгөө бемпигээр буудсан учраас одоо энэнийхээ учрыг бол айгүй өвтөх юм биш ашиглахад. Тий. Энэ бол одоо автомат ажиллагааны үед. Механик ажиллагааны үед бол энэ цамхаг эргүүлэгч юм байж байгаа. Энэгээр эргүүлэх юм байна тий. Тэгээд энэ байж байгаа энэ танкийн буучныг хаашаа харж байгаагаа энэ дээр тус байгаа юм бэ. Энэгээр хянах юм байна тий. Одоо энэ унтарцсан учраас энэ эрэхгүй юу? Эрэхгүй түгжигдсэн үү тий. Түгжин таны энэ ард байна энэ. За. Энэ юуны юу энэ полимотын дурно. Үгүй наа чин оноо буудагчийн шин шөнийн дур хараа. Шөнийх нь энэ. Энэгээр өдрийг хар. Тий. Энэгээр би юу харах вүлээ? Энэгээр бол одоо ердийн хараа шүү дээ. Тийм байна. Ердийн ил хараа юм байна. Энэ хараа
ийм тойлон байдлаар шийдэж өгсөн нэг шийдэл байгаа даа. Аюулгүй. Энэ ямар байсан бэ гэвэл дэлхийн 2 дугаар дайны үед тий аюулгүй байдал мөн. Канадаар Дэлхийн 2 дугаар дайны үед мэрэгэн буудагч нар энэ танкийг зогсоочдөг байсан. Гол шалтгаан дуран шууд харагддаг байсан учраас. Мөн биз тий? Тийм бай. Тэгвэл одоо эн чинь мэрэгэн буудагч буудлаа гэхэд зөвхөн дээдлийн тэр хэсгийг буудаа сум тэндээ тогтсон шүү дээ. Энэ наашигаа орж ирэх ямар үндэс. Хүнд бол аюулгүй юм байна. За. Тий. Энэ ер нь тэгээд нөгөө өөрийнх нь хэмжээнээсээ болоод ийм давчиг байна уу те? Ер нь яг энэ ашиглалтын зай эндээс илүү байнаг үл энэ танк мөн өшөөл том болох. Одоо би үл жишээлбэл бас нэг тийм ч том биетэй хүн биш шүү Тий. дээ. Тэгэхэд ч одоо ингээд жишээл өвлийн хувц өмсөх юм бол энэ дотор чи иргэд таарахад аюул юм биш шүү дээ. Гэхдээ сурна да. Сурах уу те? Тий. За бол яаж ч явсан энд хүрж болохгүй шүү дээ. Эн чинь ухралт эсэргүүцэх байгууламжаараа хойшоогоо яваад буцаад урагшаага явчихдаг. Энэ хоёроор явсан. Тормоз Аткад Накатник гэж энэ хоёр байгаа юм. Нэг нь бол энэ одоо миний энэ барьж байгаа тормоз Аткат нь болохоор тормоз гэдэг шүү дээ тийм үү? Эний хойшны бол яг 51 см дээр очихт нь барина. За. Энэ Накатник гэдэг нь энэ мань татаад бусаад баринд нь орол. Юу маягийн юм биш үү? Бараг нөгөө амралтын маягийн юм биш үү? За одоо тэгж ойлгож болно. Тэгтээ бол тэрнээс арай өөр явах. Тий, арай л муухайгаар тайлбарлаж. Тэгтээ тэр амортизатор гэхлээр бол шүү дээ. Нэг хоолон дээр хососоор хэмжээ явагдаж байгаа шүү дээ. Энэ бол хоёр хоолон дээр хососоо ажиллагаагаа явуулж байгаа. Тийм үү? За одоо эндээс гарахтаа яаж гарах юм бэ? Ингээд бас ингээд эндээс орж гарахад ч их хэцүү юм байна тий. Тэр чинь нормативтэй шүү дээ орж гарахад. Бас хугацаатай юм уу? Хугацаатай. За. За одоо би энэ даргын байрлал дээр ирлээ тий. За энэ бас даргын нэг ил хараа байна. Тэгээд би энэгээрээ би юу харах хэвтэй? Энэ одоо Поронто харна шүү дээ. Үндсэн Поронтыг. Нөгөө яг бууны юуг нь чиглүүлэгч нь буудагч чинь чиглүүлэх юм уу? Буудагч чинь та эндээс хэлж өгнө. За одоо зүүн тийш тэдэн градус. Тэнд тийм байна. Тэрийг та хэлж өгнө шүү дээ. Би удирдаад. Тий. Буудагч маань тэр бүх юмаа тохируулах юм уу? Тэр бүгдийг шин. Сумлагч эндээс нөгөө задардаг сумаа руу хоёуг нэтгэхөө. Тэгээд та сумлагчд команд өгнө шүү дээ. Хоёуг нэтгэх сумаар. Одоо танк буудах гэж байна. Хоёуг нэтгэх сумаар гингүү тэнцэнээс хоёуг нэтгэх сумаа хийгээд өгчихвэн. Тэгээд явган цэргийн өөдөөс одоо байлдах гэж байгаа учраас задран дэлбэрэх. Тэгвэл тэр задран дэлбэрэхээ ингээд хийгээд өгч шээ. Тэгээд би эндээс галал гэдэг команд бас өгөх үү? Тэгвэл танад арад станцаараа галал гэдэг эндээс гал явуулах. Арад станц гэдэг чинь энэ шүү дээ тий. Энэ хаяшиг орох шүү дээ. Ард чинь байгаа да. Энд чинь эргэж тойрно гэж ястаа. Жинхэнэ фигур заачих юм байна тий. Энэ дээр ишнэр холбогддог байх юм. За энэтэйс холбогдоод энэ арад станц нь энэ юм уу? R123 гэдэг арад станц. Тэгээд энийг яачгаад хоорондоо холбогдоод яваад байна тий. Алсын зай юу бол 20 км-т барина. Тий. Тэгэхээр энэ хөдөлдөггүй юу? Хөдөлөхгүй юм. Энэ одоо танкийн цамхагтай цогцолно. За. Хөлбөл авчих юм бол байхгүй юм байна бол. Тий. Энийг ингээд налаа суучих юм байна шүү дээ тий. Ер нь гэхдээ юу юм а тий. Их давчгүй юм байна. Тий шүү. За одоо би ингэж анзаарлаа. Энд одоо тэгээд халаалт хөргөлт гэсэн юм байна уу? Халаалт хөргөлтгээд одоо тэр машинтай адилхан 100 air condition ч үт юм өвөл нь одоо пар гэж байхгүй. Яг тэгвэл ард чинь яагаад байдгүй? Яг энэ ард чинь энэ хараа энэ харж байна. Энэ айхтар том хөдөлгүүрч энд байж байгаа шүү дээ. Энэ юм хөдөлгүүр. Асар өндөр одоо тэгээ энэний чи халуун гэж амар юм орж байна. Халуун ялгаруулж байгаа байхгүй. Тийм учраас энэ төмөр чинь наранд тэгээд тэгээд одоо 100 бол энэ чи өөрөө мэдээж энэ гадаа орчноос 12-аас 15 градусын нэмэгдлийг өөртөө тий. Тий. Жигнүр цаашаа юм шүү. Тий штэ. Тий. Тэгээ өвөл хөлдөг. Өвөл чи хөлдөхгүй юм байна. Чи мотор өвөл дээр тэргүй хөдөлгүүр ажиллаж ирэх бас адилхан дулаан ялгаруулж байгаа учраас тэр айхтар юм болов байхгүй. За эндээс буудлаа хонго хаана унах уу? Хонго энэ газарт унаа. За тэгээ тэрийг хааш нь тавих юм. Буцаага тэр хонгоных нь үүрлүүн хийчих. Бас тийш тэр нөгөө сумлагчийн үүрэг үү? Тий, сумлагчийн үүрэг. За тэгэхээр чин тэнд чин хонгоотойгоо амар утаа орж ирнэ үстэй. Тэгнь. Тэр утааг яаж зайлуулах юм? Тэр вентилятор байж байгаа. Тэр урд байдаг, тэр цагаан. Тэр үл энэ дотортолд байгаа хит хаалалт. Тэр өнөө нагаар бүгдийг сороод гадагшаа гаргах чинь тий.
Ер нь зүгээр та мэдээлэл байна уу? Одоо нөгөө сүүлийн үеийн нөгөө боловсон техникүүд Америкийн ч Англи тэд нар бол одоо мэдээж бол хөргөлттэй халттай байгаа л үү. Арай тэгээд жигнүр шиг юм явуулаад байд. Яг хөө тэр бол байж болно л доо. За. Энэ одоо сүүлийн үеийн техникүүд дээр үл тэр синс одоо тэр халуунд бол хөргөх синсч байдаг юм. Өвлийн хүүтэнд бол халаах юу нэмэгдлэр тавьчихсан байдаг. Яг энэ одоо Т55 гэдэг танкн дээр бол одоохон тэр юм нь бол тавигдаагүй тэр чигээрээ үйлдвэрлэгдсэн. За. Тэгэхээр л энэ танкны доторх бол ийм хүү бүтцтэй юм байна. За одоо хоёулаа уршаа жолоочийн суудлал дээр очиж үзэгчдэд тэрийг үзүүлэх үү. За тэгье. За тэгье. За гарна да тий. За би одоо танкийн жолоочийн суурин дээр суудлал дээр суудсан байна. Манай сургагч ахлагч Бям Жаргал надад энэ жолоочийн энэ орчныг надад танилцуулах гэж байна. За би Бям Жаргалаа ингэж ойлголоо. Энэ бол нөгөө механик араа шиг юм юу вэ те? Тий араа суулгч юм байна. Нийтдээ 1 2 3 4 урагшаан 5 арашаа ухртыг 1 нийтдээ 6 араатай байхгүй. Урагшаан 5 араатай. Аль нь? Тэр дунтлаад зээхээ гэсэн. Зээхээ гэдэг наач ухрдаг. Энэ ухрдаг юм уу те? За энэ бол ингэдэг юм байна. За урдталтай бол яг машин шиг механик машин шиг. Яг л машин нөгөө хаац хоонс тоормсны байрлал нь ийм байна те. Харин юун жах хатуу юм уу ингээд байлдны техник болохоор бас үгүйс нөгөө хатуу талдаа хатуу юм байна те. Наад нөгөө гинжиг нөгөө зуурууд зогсоож байгаа болохоор хөдөж дугууг нь. За энд нэг хоёр юм хар байруул байна. Энд чинь наач одоо FM эргэлт гэсэн энэ үргэх датна. За би наадах чинь одоо шууд газар дээр нь доор нь зогсохын тулд хоёрыг зэрэг бүр хоёрдор бай татдаг байхгүй бүр хойш тултална. Дахиад тоормсоо гიშггүй. Гიშгэнгээ гурвуулын юм гэсэн үг үү те. Ингэсэн тэл тултал нь хойшоо татчихад тоормс авчгаа чинь таны танк чинь хөдлөхгүй гэсэн үг байхгүй юу? За. Өгсүр газар ихэхдээ бол яг хойш нь хоёрдугаар байдал татаж зогсоо. За. За тэгээд нэг талаа би чинь баруун талаа татхад танк аль тал руу ирэх вүлээ? Одоо энэ талын баруун гар талаа татгаа чинь баруун гар талаа ирнэ гэсэн үг байхгүй юу? Таны баруун талын гинж чинь хөдлөхгүйгээр зүүн гинж ажиллах төр баруун иргэн. Тийм байна. За тийм учиртай юм байна. За энэ дээр бол километр цаг энэ спидометр хурд нь бол нэг 100 гэж заасан байна. 100 явах юм уу? Юу байхгүй яг дээд хурд нь бол 55 км цагийн хурдтай. За энэ бол яг дасгал зам дээр. За түрүү нөгөө гадна талаас нөгөө бууд жолоочийн юу харуулж ирсэн нөгөө пулемет. Тэгэхээр пулемет бол энэ дээр суйрлагддаг гэж хэллээ те. Энэ ч одоо чигийн буудлах хийдэг байхгүй юу? Механик жолооч. Чигийн буудлах хийгээд хошуу нь урдаа гараад ирнэ. За энэ бол нөгөө фрезер гэдэг жолооч хянах байна. Багж. За тэгээд энэгээр чи өөр сонирхолтой юм юу ах вүлээ? Энэ юу юм бол? Энэ ч одоо энэ лүкний чинь төгжөөд бариулах энэ нааш татаад хаангуудаа энэ доош дараа төгждөг байхгүй юу? Таны төгж хаагднаад гэсэн үг. Нөгөө байлдааны үед энийг хэрэглэж шүү дээ. Байлдаанд явхад байлдаанд хэрэглэнэ. За энэ нэг юу гэж нь бол аккумуляторыг залгана гэлөө. Тийм. Аккумуляторын батарейны залган нааталт нь бас нэг дарддаг юм байгаа үстэй. Наатахыг чинь дарангуй садаад бөөрхийн дарангуут аккумулятор залгагдана. За. Тэгэхээр танкийг анх асаахад бол энэ дээр энийгээр эхлээд явах юм байна. Цахилгааны өгнөс байхгүй. За тий. Тэгэнгүүт энд нэг жижигхэн хар энийг татчихад түлшээ татна гэлөө. Тий наас нь түлшний гар нуцаас. Энийг татаад түлшээ татуулах юм байна тий. За. Тэрний ажил дээр сум заасан байгаа. Тийм байна. Улаан сумтай. Тэр чинь мотор нөгөө банкны хуваарлагч байхгүй. Аль банк руугаа явах. За. Түлшийн хуваарлах банкны. За. Тийм байна. За юм байна. Ер нь бол юу юм байна? Айгу давчуу юм байна тий. Ингээд аяны байдалд шилжчихөө. Тий. За энэ дээрээс бол харин юу юм бэ те? Ингээ явахлаар айгүй жахан сэлүүхэн жахан ингээд амар юм байна. Доошо тэр байлдааны байдалтай суух чинь их давч юм байна. Ер нь яг нэг аяны байдал явах ч одоо нэг цоваанд хөдөлгөөн үлдэх болон 50 гараж орж гарахад яг энэ байдал дээр яг ингээд одоо байлдааны буудлага хийчих юм бол доошо яг байлдааны байдалтай ороод яг бас нөгөө нэг хитрхи зайтай бол бас нэг хоёр тийш юм зохих юм үрэх аюултай болохоор яг нөгөө нэг хөдөлгөөнгүй байдлыг бас хангаж өгсөн. Ерөнхийдөө бараг тийм байх тий. Бас нөгөө механик жолоочийг яг хамгаалах талаас нь тийм байна. Зай багтай гэсэн үг байна. За. За баярлалаа. Баярж байна.
За манай нэвтрүүлэг үргэлжилж байна. За ингээд би БМП гэдэг юм хоёрт машин хажууд ирээд зогссон байна. За өнөр баян БМП-г хоёлаа танилцуулъя. За энэ ямар зориулттай машин блэ? За буюу машины пехоты болох явган цэргийн байлдааны машин маань өөрийн салаад зэсгийг галаар хамгаална. Халахлах буюу үүн дээр утуудлагын тасхийг тээвэрлэж авч дайсны амьд сэлтэй тэмцэл бүрэн явуулах боломжтой. За хэдэн хүн авч явах, хэдэн цэрэг авч явах вэ? За явган цэргийн байлдааны машин маань Экожинда 3 десантын тасгтаа бол 8 цэргийн албагч утуудлагын тасхийг бүрэн тээвэрлэж авч явж 8 цэргийн албагч Энд орд суух юм уу те? Тэг ингээд авч явах. За ингээд тэр нөгөө битэр шиг бас нөгөө автомата энэгээр яг тэрнтэйгээ адилхан битэр шиг автомата одоо энэ үкс суурийн энэ дээр тавиад ингээд яг авч явна. Тэгээд яг юун дээрээ бол бууны хошуг ийшээ игээд яг эндээ ингэ таарч игээд тэгээ энэ рүүгээ хийчих юм байна те. За. Маань эндээсээ хөдлөхгүй. За тэгээ энэгээр яг нөгөө хараалж байгаа л буудаад явчих юм байна. За энэ бол дээрээ бас нэг люктэй юм байна. Дээшээ бол гарч болохоор юм байна. Ингээд энэ талтаа 4 суун гэсэн үг үү? Нэг талтаа 4, нэг талтаа 4 ингээд 8 хүн те. Энэ бол зөвхөн битэр чин рүү хажууд тийшээ гарч ирсэн. Эн чин бол зөвхөн хаашаа. Зөвхөн хаашаа юм байна. Тэгэхээр энэний мотор нь урдаа байна гэсэн үг үү? Хөдлөгч нь урдаа. Мотор урдаа. За энэ дээр нь зүгээр юм мод ингэсэн ба энэ ямар зориулт? За энэ мод маань бол одоо энэ явган цэргийн байлдааны маань шавар усанд суух буюу янз бүрийн тохиолдолд энэ модыг гинжин доор хийж суйрлуулж өгч гардаг юм шиг. ИВС энэ төр болгож байгаа. Модыг маань Бэрмно мод гэж нэрлэдэг байгаа. Энэ бүр заавч авч явах хэрэгтэй юм уу? Авч явах хэрэгтэй. За. За ингээд за хоёлаа дотор нь жолоочийнхаа юу руу яаж орох вэ? Аль талаар орох вэ хоёлаа? За энэгээр хавар авирт. Энэ талаасаа гарах уу? За БМП-1-ийн маань хөдөлгөр болох УТ-тэй 20 хөдөлгөр маань одоо эндээс ингээ харагдж байна. За энэ маань бол машины маань хороп. Хоошоогоо бол УТ-тэй 20 хөдөлгөр маань харагдж байна. Дунд нь бол махвак араагаар холбож өгсөн. За явган цэргийн байлдааны машин 5 систем 3 механизмаас бүрддэг. За энд маань бол одоо штурвалны маань штурвал гэдэг өрүүлний маань хайрцаг. За эндээс ингээ. За энэгээр ингэж дамж яваад хоропон дээр байрлаад эдгээр маань одоо ингээ татваргууд татаж өгснөөр араа залгаж салгагдаж араандаа орж гарч мөн штурвал маань ингэж ажилтдаг байгаа. Бид 5-7 полигон дээр буудлагын талбай дээр ирчээд байна. За тэгэхээр та манай үзэгчдэд өөрийгөө танилцуулаад тэгээд аюулгүй буудлагын дээр зааварчлах талаас та бас юу анхаарах хэрэгтэй тэрийг хэлж өгөөч. За миний буюу болохоор Батлага малх сургуулийн цэргийн нэгдсэн дээр сургуулийн авто хоёрт танкын техникийн буудлагын ахлах багш дээр дурандаа сонин баяр гэдэг хүн байна. За манайх бол ингээд цэргийн сургуулийн сонсогчдыг бол 9 сарын одоо тийм ээ онлайн хичээлийг үзсний дараагаар хавар намар та ингээд буудлага болон жолоодлогын дадлагыг яг биет одоо бодит техник дээр нь ингээд яг ингээд дадлагын сургуулийг явуулдаг байгаа. За бидний өнөөдөр энд байгаа дадлагын хичээл бол одоо танк болон явган цэргийн байлдааны машины буудлагын хичээл одоо энд явагдаж байна. За өнөөдөр боловсруулалт дасгал болохоор нэгдүгээр танк явган цэргийн байлдааны машины буудлагын анхны дасгал боловсруулна. За энэ дасгал маань болохоор танк явган цэргийн байлдааны машин байран дээрээс төрөл бүрийн байг одоо устгах одоо ийм зориулттай ийм үүргийг гүйцэтгэдэг дасгал байгаа. За ямар зайнаас бодож байна? За энд бол нэгдүгээр болохоор бай номер 12 буюу танк. Танкийн хувьд бол 1600 м-т бай номер 12 танк. За 800 м-т бай номер 8 буюу бүлэг явган цэрэг. За 400-аас 600 м-т бай номер 9 буюу танк эсрэг ус гар гарантнууд ч гэсэн энэ одоо 3 төрлийн байг их бүү болон полимотор одоо устгах ийм дасгалыг боловсруулнаа.
Байн дээрээ тэгэхээр жинхэнэ танк байгаа юм уу? Ер нь бол байн цагийн байдлын хувьд бол яг танкыг орлуулсан одоо хэлбэр дүс хэмжээний хувьд орлуулсан тийм Хэлбэр хэмжээнд тийм төмөр ихтэй. Тийм. Одоо төмөр болон дугуй одоо бусад юмар орсон яг тодорхой хэмжээнд үзүүлсэн тийм байг устгадаг байгаа. Зөв. За. Сумнууд ямар төрлийн сумнууд байгаа вэ? За, сум галт хэрэгслийг нэгдүгээр болохоор одоо бид нар танкыг устгахын тулд танкийн 100 мм. Хоёул сум дээр нь очиод ярих уу? Тэгээ. Энэ одоо танкийн сумнууд оо. За энэ болохоор 100 мм-ийн задран дэлбэх УАФ 412 маркийн сум байгаа. Энэ нь болохоор явган цэрэгт устгах зорилго. Явган цэргийг устгах зорилготой. Явган цэрэг болон бусад одоо цээлийг устгах зорилготой задранд очоод байн дээр очоод тесрээд ойрын 200 м-ийн одоо ареатус тойрогт байгаа одоо амьд битийг устгах зорилготой юм сум. 200 м хараад байсан. 200 м-ийн ареатус дотор одоо энэ толгоон тесрээд одоо маш олон тийм жижиг одоо юу олон талст одоо тийм юу болж задарч амар том хүрээ шүү дээ. Тийм маш том хүрээнд одоо ингэж устгах зорилготой юм сум байгаа. Энэ сумны жин нь болохоор одоо 32 кг-ийн жинтэй юм сум байна. Тийм ээ. Нийлээ хүнд юм байна те. Тэр толгойн энэгээр нь юуг нь одоо ингээд 100 мм гэдэг чинь одоо энэний калибр 10 см буюу 100 мм-ийн калибрийн одоо юутай байна шүү дээ. За бид бүхэн болохоор онлын хичээлийн үед бол маш олон удаагийн хуурай дадлаг сургалтыг хийсний үндсэн дээрээс одоо яг байлдааны буудлагын дадлагыг явуулдаг. Манад бол яг дадлагын хичээлийг бол яг үндсэн одоо жинхэнэ байлдааны сумаар одоо ингэж явуулж байгаа. Өмнө нь бол мэдээж энэ хүүхдүүдийг буудуулахын тулд маш олон удаагийн хуурай дадлаг сургалтыг хийлгэж дараагаар нь ингээд дээрээс нь аюулгүй ажиллагааг зааварчилгааг одоо маш олон удаа танилцуулна, ойлгуулна. OG15V гэдэг одоо буудалт буюу сум болоо гарнат гэж нэрлэдэг. За явган цэргийн байлдааны машин болохоор манай одоо зөвсгчөнд хоёр төрлийн сум орж байгаа. PG15 буюу одоо хоёрыг нэвтлэгч, OG15 буюу одоо энэ болохоор задран дэлбэрэх сум. Тийм хоёр төрлийн сум байгаа. Энэ хойдлох нь энэ юуны хэсэг вэ? За энэ болохоор гарааны цэник. За. Тэгээд энэ толгоон төсрүү зэнэгтэй. Одоо очоод байн дээр очоод мөн төстэй 50 м-ийн радиус доторх одоо амьд хүчийг энэ бор ногоо хэсэг нь салж явна гэсэн үг үү? Гэхдээ одоо ерөөсөө энэ чигтэл явна гэсэн. Энтэйгээ явах юм уу? Очоод энэ толгоон төсрээд за энэ хэсэг нь бол ингээ үл. Энэ чинь бол залуур юм бэ те нөгөө нэг одоо цалхины чиг тогтворжуулж гэсэн үг. За PG15 гэдэг сум байгаа. Гэтэ одоогоор бол бид энэ OG15 маркийн сум. PG15 гэдэг нь болохоор хоёрыг нэвтлэгч бас нөгөө нэг гарааны цэник, аяны цэник болон аяны цэник тусдаа өөр төрлийн сум байдаг. За энэ бол энэ юуны за энэ танкийн пулемет ПКТ гэх пулемет байна. ПКТ буюу пулемет Калашников танковый гэдэг. Одоо Оросын улбооны улсын одоо ихэнх одоо зэвсгүүд одоо Калашников пулемет автомат АК гэдэг чинь автомат Калашников гэж ярьдаг. Тийм үү? Калашников гэдэг хүний зохион бүтээсэн ПКТ буюу пулемет Калашников танковый гэсэн танкд зориулагдсан Калашников пулемет гэдэг одоо 762 мм-ийн одоо тийм пулеметод зориулсан одоо юм. Энэ хоёр өөр толгойтой байна. Үзүүр нь нэгс нь юм ногоон байна. Ногоон толгойтой байна. Үзүүр нь нэг нь зүгээр энэ ямар очиртэй. За энэ ногоон толгойтой нь болохоор Т46 гэж байгаа. Трансфер шүү гэрэлт хошуутай гэсэн. Тийм ээ. Энэ бол LPS буюу тэгэл лёг. Нэг сумны нисэлт хараад идэг нь энэ ногоон толгойтой юм уу? Тийм. Энэ болохоор энгийн тийм лёггийн бүлгээ сердичний гой ганц зурхөвчтэй энгийн сум баг. Энэ бол Т46 трансфер шүү гэрэлт хошуутай. Гэрэлт сум гэж. Тийм гэрэлт. Эхлээд байг нөгөө зааж өгдөг юу юм чи одоо эхлээд нөгөө байгаа чиглүүлэх одоо нөгөө гал засвар хийхэд одоо илүү дөхөмтэй гэрэлтэй ийм сум байгаад байгаа. Энэ ингээд нэг юунда хэд байдгийг. Яг нэг лентэндээ 25 сум орно. Одоогийн байдлаар болохоор 20 ширхэг сумаар одоо бидний дасгалуул боловсруул дасгал болохоор 20 ширхэг одоо сумаар юу энэ гэрэлтэйгээрээ буудаад байрлаа нэг сумаа засаад тэгээ эднэрээр яг жинхэнэ одоо гэрэлт сумаараа эхлээд байгаа чиглүүлээд галын засвараа хийгээд дараагаар нь тэгээд заавалчгүй хийх ёстой юу ер нь бол. Ер нь бол яг юу л да. Энэ бол нэг сонсогч нар буюу одоо нэг хэрийн дадлаг сурагчид учраас эхлээд заавалчгүй ингээд чиглүүлж ингээд гэрэлт сумаар бодуулдаг байгаа. Тийм. Тэрнээс биш бол заавал тийм байх. Гэхдээ ер нь бол дасгалын нөхцөл дээр бол эхний өрийг гэрэлтэй, энгийн гэрэлтэй гэдээ хоцсон хідэн бай устгах юугаараа зориултаараа ингэж сомлдог байгаа юм. За энэ болохоор под калибрын сум гэж байгаа. За энэ үндсэн одоо яг 100 мм их мууны сум энэ дамар байгаа юм. Тэгээ энэ одоо под калибр гэдэг чинь яг 100 м-тэй тохируулсан юм юутай дамартай яг үндсэн одоо хошуу хэсэг нь болохоор
75 мм ийм сум байгаа. Маш их хурд ихтэй. Тэгвэл энэ яг дэлбэр хэсэг нь энэ юм уу те? Тий. Одоо ерөөсөө ингээл их бунаас гарлаа нэг 200-300 м яваад дамран салж унаад яг энэ үндсэн хошуунд цаашгаа явна гэсэн үг. Энэ ямар зориулттай энэ дамар нь? Энэ дамар ерөөсөө нэг 100 мм-тэй л ерөөсөө нэг гол төмөртэй барьж байгаа юм байна. Барьж чиглэж за. байгаа. Тэгээ энэ хонгон арай богино байна уу? Адилхан. Хонгоны хэмжээ бол яг стандарт хэмжээг адилхан хэмжээтэй. Тэгээ энэ яг хошуун жижигхэн учраас ингэж харагдаад юм л да. Тэгэхээр энэ бол бас хоёрыг нэвтлэнэхдээ энэ материал арай өвөр мөцсөн юм байна уу? Тий, өөр юу байгаа. Тий. Нэг цоригдог хошуу гэдэг ч мөн үү биш үү? Тий, яг энэ бол биш. Цоргих ажиллагаа том гэдэг нь эхлээд очоод хуйган дээр очоод маш наалаад маш өндөр температураар нэг ганг хайлуулдаг байх. Тийм ээ? Өндөр температураар ганг хайлуулад араас нь ган зөрхөвж ороод тэрийг цөмлөөд тэрний дараагаар очоод тэр юу задран дэлбэрэх нэг үйлчлэл үзүүлдэг. Эхлээд одоо танкийн хуйг нэвтрэх сум гэдэг чинь эхлээд танк бол маш бага хэмжээтэй ингээд нөхөлөгдсөн байдаг. Тэр дундуур мэдээж тийш маш өндөр халуун температур үүсэж байгаа тийм ээ. Тэр температур нь дотгошоогоо ягаад нэг ганг хайлуулад араас нь ган зөрхөвчөөр цөмөлж ороод тэрний дараагаар цоргиж одоо тесрэгт үзүүлдэг. Ийм 3 ажиллагаа явагддаг сум байгаа нь хоёрыг цоргих ажиллагаадаа сум гэж. За ингээд та бүхэндээ ямар ч байсан буудлагын эхний ойлголтыг өглөө. Ингээд бүгдээрээ яг бодит буудлагынхаа одоо үйл явцыг харъя. Мөрөн Вилла компани нь 2010 онд үүсгэн байгуулагдсанаас хойш барилгын салбарт хийж бүтээсэн 15 жилийн бүтээн байгуулалтаараа бид бахархаж явдаг үлээ. Манай бүтээлч хамт олон 2019 оноос Хөвсгөл аймгийн Мөрөн суманд Мөрөн Вилла барилгын хотгоны том төслийг эхлүүлээд байна. Төслийн хүрээнд бүрэн цэцгмэл технологиор 650 айлын 9 блок барилга, үйлчилгээний төв баригдахаас өнөөдрийн байдлаар 330 айлын 5 блок үйлчилгээний төвийг бүрэн ашиглалтанд оруулаад байна. Манай компани инженер техникийн ажилтнууд өмнөө тавьсан зорилгоо хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэхээр шаргуу ажиллаж байна. Экваж, ном, танкийн буудлагын анхны дасгалыг хийж гүйцэтгэв. Бай номер 12 танк Эквоны 3 сумаар, бай номер 8 бүлэг явган цэргийн Пулматын 10 сумаар, бай номер 9 танк эсрэгс гар гарамчматчиг Пулматын 10 сумаар тус устдаг. Буудлагын үед аюулгүй ажиллагааг хангаж ажил. Экваж баруун дэш эрг. Бүгд марш. Хоёрыг нэг гад явуул. Анхаар машинаас
би ихлээд чи. Юу сумлах. За. Одоо юу доошлуулаад цэвэр байг чиглүүлэх хэрэгтэй. Одоо наа дуран дээр чаагж хамгийн дээдлэлтний гол нэг нэмэх тэмдэг өгөөд тий. Нэмэх тэмдэг өгөөрөө. Тий. Хамгийн дээр нь гол нь. Тий. Яг тэр нэмэх тэмдгийн доотлолт нэг юм өнцөг өгөөд сум байна. Сум. За тэр сумыг яг байн дээрээ барьж байгаа л болно заа. Барьцсан шүү. За одоо нөө түрүүний хөлмөтийнхөө энийг өрсөн гэхээр энэ дээрээ та. За дурангаар харж байгаа л өөрөө тэгээд бод. Оо. Онжин тий. За ястай янзтай гэдэг чинь дээ. За би сая калькулятор бодож үзлээ. Хүн болгон ийм сайхан мэдрэмжийг бол бас тэр бол авахгүй баха. А энэ мэдрэмжийг авах гэх юм бол цэрэгт явах хэрэгтэй юм байна. Нэвтрүүлэг үргэлжилж байна. За би ингээд битэр гэдэг ийм хоёрт машин дотор ороод ирсэн байна. За битэр гэдэг чинь одоо товчилсан үг те бас. БТР гэсэн үг те. Орос товчилсан үг. Орос товчилсан үг. За энэ бол ингээд би жолоочийн судал дээр байна уу? Жолооч гэж хэлэх үү? Механик жолоочийн судал дээр байна. Юуны хувьд бол яг л юу юм бэ те? Механик машин юм биш үү те? Энэ хаад тормос хоонс. Энэ тэгээд араа байна тий. Араа нэрчэг. Энэ нөгөө юу юм уу? Карда. За тийм байна. За энэ бол хэдэн уршаа хэдэн хашаа байна? Энэ уршаа 5 араатай. Хашаа урах нэг араатай. За яг танк түрүүн тийм байсан тий. За энэ урд дор байгаа хянахууд бол яг л машины хянах байна тий. Ерөөсөө. Мил нь байна, моторын даралт нь байна. Тийм байна. Тэгээд моторын хөдөлгөөрөө усны градус байна, моторын тосны градус байна, даралт нь байна. За тийм байна. 120 гэсэн маань ер нь дундаж хорд нь бол энэ яг хэд вэ? Яг хамгийн боломжит хорд. Ер нь боломжит хорд бол 60 км/цаг л хорд байна. Би яг боломжтой яваад хамгийн хөнгө хараандаа хийгээд боломжтойгоор явж байгаа яг ер нь 60 тал боломжтой. Ааха. За. Тэгээ энэ люк бол мэдээж байлдааны үед бол энэ хаалттай байна тий. За байлдааны үед энэ хаалттай, энэ урд цог хаалттай, энэ харааны хэрэгслэл харна. Энэ бас хаалттай байх юм уу? Энэ байлд энэ одоо аяны байдалд байгаа энэ байлдааны байдалтай байвал нэр чинь сум яаж штэ тий. Татаад хаана энийг үр зөвхөн харна. Тийм байна. Зөвхөн тэгээд эн чинь энэгээр харна ингээд гурван тал руу харах юм байна тий. Ямар ч юм. Энд байгаа ингээд дөрөв рүү харна. Энэ болохоор машины дарга суудаг. Энэ машины дарга суудал, энэ науч операторын суудал. Машины дарга болохоор бас өөрөө гэсэн 3-аар харна хэрэгтэй байна. За би үлжихэн нөгөө механик жолооч учраас ямар нэгэн зөвхөн юугаал битэрэл явуулах л асуудал юм тий. Өөрөөхтэй машины дараа тань ажил зууж танд өөрөг чиглэх. За энэ бол юу юм бэ наа? Хайцсангүй их зөөлөх юм байна. Суудал модал танкийг өтгөх хэвтэх юм байна. Юу энэ чинь өөрөө амралтжинтэй юу номтой байдаг. Ном байхгүй та өөрөө амортизатортай. Амортизатортай. За би нэг ингэ сонссон дугууныхаа хийг сулладаг дотроосоо хийлдэг гэсэн тэр нь хаана дугууны хийг энд баллон байгаа даа. Энэ баллоноор өөрийнхөө дугууны хийг тохируул хийг багасгаж ихсгэж өөрөө тохируулна. Хэрвээ суманд оногдоод дугуй хагарсан тохиолдолд өөрөөсөө дотроо механикчлаач хажууд яаж зүүнтэлтэй байна. Яг энэгээр өөрөө баллоноор хийлээд гарантад харуулад хиттэй хэлбэл одоо ер нь машины нэгтэй хэл нь хоёртой хэл гэж ярьдаг шиг өөрөө энийгээ тохируулад дотроос хийх боломжтой байна. Мэдээж бүр зад үсэрчээг бол ер нь баг зэргийн хагархайг бол дотроос нөхөд явах боломжтой. За энэ ярьчааг юу вэ энэ? Энэ болохоор усанд хөвгч сэнсийг ажилладаг. Энэ машин өөрөө зав болчт юм уу те? Усанд ороод хойноо усанд хөвгч сэнсэнд ажиллаад усаар ямар ч цаадгүй гарч чадна. Сэнс нь одоо ил харагдах уу? Сэнс нь хойноо ил харагдана. За гадна цаас нэрийг харуулъя те. Хаалттай болохоор гэж одоо ер нь хаалттай гараад харагдана. Энэ болохоор ямар ч усанд хөвгчийг л ажиллуулах сэнсийг. За тэгээд тэгэхээр хэдэн километр цаг урт явах вэ сэнсээр явах хэрэг? Усан дотроо бол ер нь бол удаан байна шүү дээ.
10 мм цаг. Тэгтэл уушаага явдгаар явах юм байна те. Тэр үед энэ өрүүлээрээ бас залах юм уу яа? Өрүүлээрээ зална, адилхан хаазаа өгнө, адилхан хараандаа гэл адилхан. Оо энэ юуных вэ? Энэ уулын хоромж гэж байна. Энэ уулын хоромж нь их уруу муруу дээр байр. Өвд газар таяулаа. Хэрвээ за хоёртой байжгаад араагаа хөндрүүлэх гээд нэгтэй хийдэг хүч алдаад машин маань өөрөө хойш явна. Энэ хүн биш 13 тонн хүн биш тий. Нэг татаад энэ биш өөрөө хойшлохгүй. Нийт энэ 13 тонн байт юм. 13.8 тонн. Хүнтэйгээ юу хөнгүүгээр юм уу те. Энэ чинь механик дарга тэгээд хойно 8 юутай юу. Тэгээ ботуудлагын тасгийн бүрэлдэхүүнийг экважтаад 11 хүн явах юм биш үү үндсэндээ те. 10 хүн. 10 явах уу. За энэ дээр чи өөр үзэгчдтэй танилцуулчих юм юу байна? Энэ юу юм бэ? Нэг дотор кабиныг ирлээ юм уу? Тий. Кабиныг ирлээ. За ямар ч байсан танкийг бодох юм бол сенстэй юм байна тий. Агаар ямар ч байсан юу яагаад юм бэ? Энэ бас шил арчигчтэй байх шиг байна тий. Тий, шил арч. Ер нь шил арчигч байдаг. Гэхдээ шил арчигч нь бас ажиллахгүй ш тал байна, ажиллах хэрэгтэй нэр урдаа. За яг ямар ч байсан бол зориулт нь бол тийм тий. Энэ удаадаа бол ажиллахгүй. За энд эдгээр юу байна? За энэ самхагаа эргүүлэх юм уу? Энэ бол научч оператор. Энэ чинь науччиг вэ? Буудагч. Тий, буудагч. Энэ буудагчийн суудал дээр шилжээ суудсан байна те. За энэ самхаг маань бол бүтэн ирэх хэрэгтэй байлаа. Яаж эргүүлэх вэ? Урдан ширгээ зэг. Та энэ бариулаас бариад энэ төгжөөг татлаа. Одоо эргүүлж байна. Оо ингэж ирэх юм. Айгу хөнгөн иргэд юм байна те. Гэлцэл ирэх юм шүү дээ. Тийм байна. За тэгээ энэгээрээ өөрөө гадна талаа хандчих юм байна. Зөвхөн энэ талаас харах юм байна те би. Энэ машинд нь болохоор 14.5 мм-ийн киповитэй тэгээд пикатай гэсэн хоёр пулмат зориулагддаг. За. Хоёр пулмат нь дотроосоо энэ конфиг даруул 14.5 мм-ийн киповитэй гэдэг пулмат буудна. Энэ конфиг даруул пикатай буудна. За. Гол төмрийг энэ төгж явуулсан. Нэг доошоо мултлаа. Энийг үргэлжлүүлнэ. Дээш нь доош бууга дээш нь ажиллах юм байна те. Ер нь эдгээр нь айгүй хялбар ажиллагаа тийм. Эдгээр научч хөнгөн юм байна те. Дур нь одоо хараа хэрэгслийн харагдаж байна. Тийм байна. Хараа хэрэгслүүд ямар ч сууд харагдана. Тийм байна. Тэгээд эргэхтэр би сандалтайгаа ингэж авахар эргэж чинь юм биш үү те. Авахар эргэж чинь. Дургаараа цээл дээр хараад тааруулаад. За тэгээд би одоо энэ юугаа яаж цэнэглэх вүлээ? Энэ том буугаа яаж цэнэглэх вүлээ? Энэ доороо сумны сум орж ирнэ. Эндээс нь шууд дайз хийчих тийм үү? Дайз хийгээд энэ бомбаас унтуулдаг. За тэгээ шууд будах юм шүү дээ тий. За. Бас л ер нь бол нөгөө зай бол их тавчуу юм байна. За ингээ буудагчийн суудлын. За одоо арт талд нөгөө нэг юунууд тий. Одоо тасгийн бүрэлдэхүүний. Тасгийн бүрэлдэхүүний гэж ярьсан тий. За одоо би нөгөө тасгийн байлдагчдын судал дээр сууж байна. Тасгийн бүрэлдэхүүний. За энэ бол би полимот автоматны суур гэж ойлгож байна зүг үү? Буюу автоматын суур. Ийшээ буугаа оруулаа. Энэгээр тань гадна хуршаа харагдаж байна. Харагдаж байгаа бол таны бууны гол төмөр энд ирнэ. Тэгээд эндээс энэ хоёрын хоорондох цээлийг устгах боломжтой. Тийм байна. Дотроос энэ ер нь машины хоёр талаар суйрлагдсан байдаг. 8 нөхөн гэсэн үг те. Тасгийн бүрэлдэхүүн энэгээр ер нь гал явуулнаа тооцоогоор. Тэгэхээр энд чинь нөгөө нэг буудагч цуцсан байгаа те. Тэгэхээр бит хоёр бол ерөнхийдөө жаахан шахацлах юм байна те. Ер нь их гайгүй. Буудагч яг ингэж сууна. Тийм болохоор би бол яг энэ хэмжээндээ л ингэж л бодох юм байна те. Энээс гадна доо энд байна, тэнд байна. Энэ хоёр лүпкэн дээр байгаа. Ер нь бол 6 ширхэг байгаа л. Энэ машин 6 ширхэг. За энэ бол нэг юм байна. Суудал нь бол ингээд энд ингээ 3 суух уу? Одоо энд сууна. За би одоо энэ дотроос ингэж гарч ирнэ. Аврынхаа төгжжээг энэ дээр тэглүүллээ. За энийг халдаараа татлаа да. За гадна зогсож байгаа нь болгоомжтой гараа. Халдаараа. Гаднаас нь жоон дэлгэхэд байдаг да. За. Энэ төгжээг тайллаа. За ингэ тайллаа. Одоо ингээд буугаад давшилтанд орлоо тий. Энэ тал бол эн чинь ингэж онгойж байгаа нь бас хэрвээ эндээс буудсан нөхцөл бас эн чинь бамбай байдалтай хамгаалагдах нь шүү дээ тий. За ингээл давшилтанд орох юм байна тий. За битэрийг бол товчхон танилцуулахад юм байна. За их баярлалаа. За.
За энэ хүрээд манай нэвтрүүлэг өндөрлж байна. Уул нь бол үзүүлэх харуулах юм их байла. Гэхдээ бидний нэвтрүүлэг маань хэмжээтэй хязгаартай учраас аргагүй ихэнд энэ хүрээд зогсоож байна. За өнөөдрийн дугаар бол надад бол үнэхээр таалагдлаа. Яг тэгэхээр бол би бол үнэхээр энэ танк хоёрт гэдгийг бол алсаас л кинон дээрээс л харж ирснаас биш ингэж өөрөө дотор нь суугаад буудлага хийгээд ийм ойроос ингэж үдсэнгүү. Тэгэхээр бол үнэхээр энэ зэвсэг техник гэдэг юм бол эр хүний бас нэг хиймэр сүлдийг бадраасан ийм сайхан зүйл байдаг юм байна. Өнөөдөр бас манай одоо цэргийн тухай бол зарим нэгэн хүмүүс бол жаахан таагүй юм ярьдаг. Би бол энэтэй бол санал нийлэхгүй байна. Үнэхээр Монгол улс бол түүхэндээ дэлхийд хэдэн эзэнт гүрэн байгуулсан ийм одоо дайнч ийм ард түмэн. Тэгэхээр бол цэрэг гэдэг бол манай Монгол улсыг бол тодорхойлох яалтчгүй нэг хүчин зүйл мөнөөсөө бол мөн. Тийм учраас манай нэвтрүүлгийг үзэж суугаа залуучууд минь айрамд яваараа, цэрэгт яваараа, магадгүй танкийн салбарт аль фаагаараа гэж хэлхийг хүсэж байна. Ингээд энэ хүртэл бидэнтэй цуг байсан эрхэм үзэгч та бүхэндээ баярлалаа. Дараагийн дугаар хүртэл түр баяртай. Мөрөн Вилла компани нь 2010 онд үүсгэн байгуулагдсанаас хойш барилгын салбарт хийж бүтээсэн 15 жилийн бүтээн байгуулалтаараа бид бахархаж явдаг үлээ. Манай бүтээлч хамт олон 2019 оноос Хөвсгөл аймгийн Мөрөн сум нь Мөрөн Вилла барилгын хотгоны том төслийг эхлүүлээд байна. Төслийн хүрээнд бүрэн цэцгмэл технологиор 650 айлын 9 блок барилга үйлчилгээний төв баригдахаас өнөөдрийн байдлаар 330 айлын 5 блок үйлчилгээний төвийг бүрэн ашиглалтанд оруулад байна. Манай компани инженер техникийн ажилтнууд өмнөө тавьсан зорилгоо хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэхээр шаргуу ажиллаж байна.